боловсрсон телевиз Jet School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын зайн сургалт. Сайн мэцхан үзэгчдээ Jet англи хэлний сургуулийн багш эхлэхээр байна. Ингээд гүнзгий шатны үгсийн сангийн 6 дахь хичээл маань та бүхэндээ хүрэхэд бэлэн болж байна. Өнөөдрийн хичээлээр бид humor буюу хошин шог инээд хөөртэй холбоотой үг хэллэг үзэх болно. Та бүхэн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Ингээд хамтдаа өнөөдрийнхөө шинэ үгсийг үзцгээе. Эхлээд бүгдээрээ хошин шог инээд хөөртэй холбоотой үйл үгс үзэх болно. Эхнийхээ үгийг хамтдаа харцгаая. Burst into laughter or burst out laughing. Burst into laughter or burst out laughing. За, энэ хоёр үг маань хоёулаа адилхан утгатай үг байгаа. За, утга нь гинэт инээх, огцом инээх буюу нэрхэд инээхийг ингэж хэлдэг байна. За, burst гэхээр өөр яг дэлбэрэх гэсэн утгатай байгаа шүү дээ. Тэгвэл яг одоо дэлбэрж байгаа юм шиг тийм ээ. Гинэт огцом инээхийг ингэж хэлдэг байна. Хамтдаа жишээ өгүүлбэр уншия. The entire audience burst out laughing when the clown fell. За, clown гэж алиалагч гэсэн үг байгаа тийм ээ. Алиалагчийг унахад одоо үзэгчид бүгдээрээ нэрхэд л огцом инээсэн гэсэн утгаар харж байна. За, тэгвэл яг энэ өгүүлбэр дээр burst into laughter гэж хэлж болох боломжтой байгаа. Адилхан утгатай тийм ээ. Дараачийн үгийг хамтдаа харъя. Giggle. Giggle. За, утгыг нь хий инээх гэж тайлбарсан байна тийм ээ. За, тэгэхээр энэ дээр бол яг бүр амаа ингэж ангааж бүр хаахаа гэж том одоо амаа том ангаалгаж инээхийг хэлдэггүй байгаа. Одоо эцсэн үедээ ч юм уу эсвэл хин нэг аливаа зүйлийг шоолоод нэг өөртөө чимээгүй хүн дотроо инээхийг giggle гэж хэлдэг байна. Тэгвэл хамтдаа жишээ өгүүлбэр уншия. The girls started giggling as the boys came towards them. The girls started giggling as the boys came towards them. За, энэ дээр бол хүүгүүд одоо өөрсдөд рүү нэрж байгааг хараад охтууд одоо инээсэн гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ өгүүлбэрийн дүр зургийг харах юм бол одоо бүр хаахаа гэж бол бүр чанга инээгээгүй зөвхөн ичээд ч юм уу эсвэл жоохон айлгуу таад ч юм уу тийм ээ. Чимээгүйхэн инээсэн байна. Дараачийн үгийг хамтдаа харъя. Green. Green. За, утга нь масад инээх буюу одоо яг хаахаа гэж чанга инээхийг green гэж хэлдэг байна. Тэгэхээр giggle, green хоёр ерөнхийдөө эсрэг утгатай байх юм тийм ээ. За, тэгвэл хамтдаа жишээ өгүүлбэр уншия. He was grinning from ear to ear. He was grinning from ear to ear. За, тэр одоо бүр масад инээж байсан гэсэн утгаар орж байна тийм ээ. За, ear to ear гэдэг яг араас нь оруулж болно. Ингэх юм бол одоо ам нь бүр чихээ хүртэл тийм ээ. Бүр амаа ингээд том ангаалгаад инээхийг хэлж байгаа юм байна. Дараачийн үгийг хамтдаа харъя. Sneer. Sneer. За, утга нь шоолонгуу инээмсэглэх хүүтнэр инээхийг ингэж хэлдэг байна. Тэгэхээр яг жигнэсээ инээгээгүй тийм ээ. Хүүтнэр инээхийг sneer гэж хэлдэг юм байна. Тэгвэл жишээ өгүүлбэрээ хамтдаа уншия. You obviously don't know what you're talking about. She sneered. За, энэ дээр энэ бол нэг хүн хандаж хэлж байна тийм ээ. За, чи одоо өөрийнхөө яг юуны талаар яриад байгаагаа ч мэдэхгүй байна штэ гэж хүүтнэр инээмсэглэв. Гэсэн утгатай өгүүлбэр юм тийм ээ. Дараагийн үг. Tickle. Tickle. За, утга нь гжигдэх гэсэн утгатай байх нь гжигдэх. Жишээлх юм бол stop tickling. Stop tickling. Бити гжигдээд байгаа ч гэж байна нэ. За, тэгвэл та бүхэн харж байна. Tickle гэсэн үг орсон мөн idiom буюу өрмөц хэлцэн дээр дэлгэцэн дээр гарч байна тийм ээ. Be tickled pink. Be tickled pink. За, яг өгчөлж орчуулах юм бол ягаан болтлоо одоо гжигдүүлэх гэж байна тийм ээ. Харин найруулж орчуулах юм бол very pleased or amused буюу маш их одоо баярлах, сэтгэлэн догтлох гэсэн утгатай байх нь. За, өрмөц хэлцэх юм тийм ээ. Тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа уншия. Take her along. She will be tickled pink. Take her along. She will be tickled pink. За, take her along гэхээр түүнийг хамт аваад яваа гэж байна тийм ээ. Ямар нэгэн одоо гоё газар руу явах гэж гэсэн үг байна. Цирк ч юм уу эсвэл парк ч юм уу тийм ээ. За, түүнийг аваад явчихаа. Их баярлах болно. She will be tickled pink. За,
Дараагийн үгийг хамтдаа харъя. Mock. Mock. За утга нь make fun of буюу хин нэг шоолох гэсэн утгатай байх нь шоолох. За гэхдээ шоолохдоо одоо тухайн хүний хийж байгаа үйлдэл юм уу хэлсэн үгийг нь дагаж дуурайж шоолохыг ингэж хэлдэг байгаа. Нэг басна дуурайж шоолох тийм ээ. За жишээлх юм бол he's always mocking my accent. He's always mocking my accent. За тэр миний одоо дуудлагыг тийм ээ дуудлагыг үргэлж шоолж байдаг. Тэгэхээр нэг өгүүлбэр одоо нэг үг хэлэнгүүт нь л дагаж дуурайж ингэж шоолохыг mock гэж байна тийм ээ. Дараагийн үг tease. Tease. За утга нь мөн адилхан шоолох, тоглоом хийх гэсэн утгатай байх нь. Шоолох, тоглоом хийх. За тэгвэл mock гэсэн үгнээсээ ямар ялгаатай юм бэ гэсэн асуулт гарна тийм ээ. Тэгвэл mock гэхээр өмнө нь хэлсэнчлэн одоо илүү дуурайж шоолохыг хэлдэг бол tease гэхээр яг ерөнхий утгаар ордог байгаа. Нөхөрсөг байдлаар шоолж болно, эсвэл зүгээр одоо тоглоом наргаан хийж болно тийм ээ. Шоолох, тоглоом хийх гэсэн утгаар ордог байх нь. Жишээ өгүүлбэрээ хамтдаа уншъя. I used to get teased about my name. I used to get teased about my name. За энэ дээр get teased гэхээр шоолох биш шоолуулах гэсэн утгаар орж байна тийм ээ. За намайг бол нэрнээс минь болоод их шоолдог байсан. Нэрээр минь их шоолдог байсан гэсэн утгаар орж байна. Ингээд хамтдаа үдсэн үгсээ баталгаад нэгэн дасгалыг хамтдаа ажиллацгаая. Та бүхэн дараах бичлэгүүдийг үзээд A, B гэсэн хувилбараас тохирох хувилбарыг сонгоорой. Ингээд эхнийхээ бичлэгийг хамтдаа үзцгээе. Why did he go to find Pluto? Зөв хариугаа хамтдаа шалгацгаая. За энэ бичлэг дээр бол энэ хоёр эмэгтэй нэг юм сонсчоод одоо гинт нэрхэд одоо огцом инээж байна тийм ээ. За тэгвэл огцом инээхийг burst out laugh гэж хэлж байгаа шүү дээ. Тэгвэл би хувилбар буюу bursting out laughing гэдэг нь зөв байх нэ. Харин tickling гэх юм бол одоо бүр огт өөр утгатай олчин тийм ээ. Гижигдэх гэдэг өөр утгатай олчин шүү дээ. Дараагийн бичлэгийг хамтдаа харцгаая. Sorry, this actually never happened to me. За зөв хариугаа хамтдаа шалгацгаая. За энэ бичлэгэн дээр бол энэ хэрэгтэй яг бүр чанга инехгүй байна тийм ээ. Бүр хаа гэж чанга инехгүй байна. За дотроо чимээгүй хүн одоо инээж байна. Тэгвэл чимээгүй хүн инех буюу хий инехийг giggle гэж хэлж байгаа шүү дээ. Тэгвэл A хувилбар зөв байсан байх нэ. He is giggling. Харин sneering гэх юм бол өөр утгатай тийм ээ. Хүүтнэр инехийг sneering гэж хэлж байгаа. Дараагийн бичлэгийг хамтдаа харцгаая. Зөв хариугаа хамтдаа шалгацгаая. За энэ бичлэгэн дээр бол энэ залуу нэг жоох хүүхдийг гижигдээд байна тийм ээ. За тэгвэл гижигдэх гэхийг tickle гэж хэлж байгаа шүү дээ. He is tickling. Буюу би хувилбар зөв байх нэ. Харин grinning гэх юм бол одоо бүр амаа том ангаалгаж инех буюу master инехийг хэлж байгаа тийм ээ. Дараагийнхаа бичлэгийг хамтдаа үзцгээе. I'm trying to find directions real quick. Do you know how to get to the I think it's a store, Chipotle, the burrito store. Yeah, it's on the drag. Ooh, on the drag. It's on the drag. Зөв хариугаа хамтдаа шалгая. За энэ бичлэгэн дээр бол энэ залуу цагаан бодолтой залуу тийм ээ. Нөгөө залуугийнхаа хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэлийг нь одоо дуурайж ингэж шоолж байна тийм ээ. Тэгвэл ингэж шоолохыг бүгдээрээ mock гэж хэлж байгаа шүү дээ. Би хувилбар буюу mocking гэдэг нь зөв байжээ. Ингээд үргэлжлүүлэн бүгдээрээ funny буюу хөвгөлтэй гэхийг өөрөөр юу гэж хэлж болдгийг хамтдаа харцгаая. За та бүхэн дэлгэцэн дээр 3 тэмдэг нэр харж байна тийм ээ. За хамтдаа уншицгаая. Humorous, hilarious, ridiculous. Humorous, hilarious and ridiculous. За энэ 3 тэмдэг нэр маань гуруулаа funny буюу хөвгөлтэй гэсэн утгаар орчуулагддаг байна. За гэхдээ хоорондоо бас жоохон ялгаатай байгаа тийм ээ. Тэгвэл эхний үгийг хамтдаа харъя. Humorous. Humorous. За funny-тэй ихэд ойролцоо утгатай. Гэхдээ funny гэдэг үгийг бүгдээрээ юм болгон дээр ашиглаж болдог шүү дээ. За жишээлх юм бол funny person буюу хөвгөлтэй хүн гэж хэлж болно тийм ээ. Эсвэл funny story буюу хөвгөлтэй түүх гэж бас хэлж болно. Тэгвэл humorous гэдэг үгийг одоо хүн дээр хэрэглэх нь их ховор байдаг.
За жишээлх юм бол Бата is so humorous гэж хэлэх нь бол их ховор байх нь тийм ээ. Харин энэ үгийг одоо илүү хүн биш өөр бусад зүйл дээр ашигладаг байх нэ. Жишээлх юм бол humorous story, humorous joke гэх мэтчлэн тийм ээ. Тэгвэл хамтдаа жишээ өгүүлбэр уншицгаая. He told us a humorous story about how he got lost in New York. За тэр биднэрт одоо Нью-Йоркт хэрхэн төөрсөн талаарх хөгжилтэй түүхээ ярьж өгсөн. Буюу humorous story гэж орж байна тийм ээ. Хөгжилтэй түүх. Дараагийн үгийг хамтдаа харъя. Hilarious. Hilarious. За та бүхэн дуудлагыг хараарай. Буюу хоёр дахь үе дээр өргөлттэй байна тийм ээ. Hilarious. За утга нь funny гэсэн утгатай гэхдээ арай илүү хүч нэмсэн утгатай үг байгаа. Өөрөөр хэлэх юм бол so funny буюу маш хөгжилтэй гэсэн утгатай байх нь. Маш хөгжилтэй. Hilarious тийм ээ. Тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа уншъя. The movie that we watched was so hilarious. The movie that we watched was so hilarious. За бидний үзсэн кино үнэхээр хөгжилтэй байсан гэж байна тийм ээ. Тэгэхээр ерөөсөө very funny гэсэн утгатай байна гэд ойлгочих болох юм. Hilarious. Дараагийн үгийг хамтдаа харъя. Ridiculous. Ridiculous. За мөн хөгжилтэй гэж орчуулж болдог. Гэхдээ энэ маань илүү сөрөг утгаар ордог байгаа. Нэг басандаа хөгийн инээдтэй гэсэн утгаар ордог байх нь. Сөрөг утгаар тийм ээ. Тэгвэл жишээ өгүүлбэрээ хамтдаа уншъя. I look ridiculous in this hat. I look ridiculous in this hat. За энэ малгай надад ястай хөгийн харагдаж байна. Ястай инээдтэй харагдаж байна гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ маань бол эерэг утгаар хийлээгүй. Funny гэхээр илүү бас эерэг утгаар орчих гээд байна тийм ээ. Тэгэхээр илүү хөгийн ердөө зохихгүй байна гэсэн утгыг гаргаж байгаа учраас ridiculous гэсэн үгийг авсан байна. Ингээд эдгээр үгсээ шалгаад хамтдаа нэгэн дасгал ажиллацгаая. Та бүхэн дараах хоёр өгүүлбэрийг уншаад зааны оронд hilarious, ridiculous гэсэн хоёр үгээс тохирохыг нь нөхөжчээрэй. Эхний өгүүлбэр. My grandfather thinks it's for people to talk about animal rights. Дараагийн өгүүлбэр. I watched a comedy show and I couldn't stop laughing. It was so... I really enjoyed it. Ингээд зөв хариугаа хамтдаа шалгая. За тэгвэл энэ хоёр өгүүлбэрийг хараад яг эерэг утгаар хүчтэй гэж хэлээд байна уу? Эсвэл сөрөг утгаар хүчтэй инээдтэй гэж хэлээд байна уу гэдгийг харах нь тийм ээ. Тэгвэл эхний өгүүлбэр дээр бол манай өвөө амьтдын эрхийн талаар ярихыг их инээдтэй зүйл гэж боддог гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол яг эерэг утгаар арахгүй байна тийм ээ. Хөгийн инээдтэй утгагүй зүйл гэсэн утгаар орж байгаа учраас it's ridiculous for people to talk about animal rights гэж хэлнэ. За харин хоёр дахь өгүүлбэр дээр comedy show буюу хошин шог үзсэн байна тийм ээ. Хошин шог маань үнэхээр хүчтэй байсан. Ерөөсөө инээдээ барьж чадахгүй байсан тийм ээ. Надад маш их таалагдсан. Тэгэхээр мэдээж эерэг утгаараа хүчтэй байсан гэж хэлэх гэж байна. Тэгвэл it was so hilarious гэж хэлнэ. It was so hilarious. За яг энэ өгүүлбэр дээр it was so ridiculous гэх юм бол хөгийн байсан, хөгийн инээдтэй байсан гэсэн утгаар авах байна тийм ээ. Үзэгчдээ гүнзгий шатны үгсийн сангийн 6 дахь хичээл маань та бүхэндээ үргэлжлэн хүрж байна. Өнөөдрийн хичээлээр бид humor буюу хошин шог инээд наргантай холбоотой үг хэлэг үзэж байгаа. Тэгвэл үргэлжлүүлээд энэхүү сэдвтэй холбоотой нэр үгсийг хамтдаа үзье. Эхний үгийг хамтдаа харъя. Sense of humor. Sense of humor. За утга нь хошин шогийн мэдрэмж гэсэн утгатай байх нь. Хошин шогийн мэдрэмж. Жишээлх юм бол he has a good sense of humor. He has a good sense of humor. За тэр бол хошин шогийн мэдрэмжтэй хүн гэсэн утгаар орж байгаа нэ. Хошин шогийн мэдрэмжтэй хүн. Дараагийн үгийг хамтдаа харъя. Anecdote. Anecdote. За утга нь явган шог юм уу шог яриаг ингэж хэлдэг байх нь. Явган шог, шог яриа. За тэгэхээр joke-тэй их андуурдаг байгаа. Anecdote, joke хоёрыг их андуурдаг. За ялгаа нь гэвэл joke гэх юм бол одоо заавал болсон явдалтай хаалгүй тийм ээ. Одоо зохиосон юм байж болдог шүү дээ. Харин anecdote гэх юм бол ихэвчлэн яг болсон явдал байдаг. Тэгээ дам дамдаа ярьсараагаад тэмдээд шог яриа болсон тийм ээ. За тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа уншъя. He began his lecture with a humorous anecdote. За тэр лекцээ нэгэн инээдтэй, нэгэн хөгжилтэй болсон явдлаар одоо шог яриагаар эхлүүлсэн гэж байна. Дараагийн үгийг хамтдаа харцгаая. Sarcasm. Sarcasm. Буюу өгөөдөл яжлал гэсэн утгатай байх нь. Өгөөдөл яжлал. Тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа уншъя. His constant sarcasm hurts the feelings of others. His constant sarcasm hurts the feelings of others. За
тэр одоо үргэлж одоо бусдыг яжилж байдаг хүн байх нь тийм ээ. Түүний одоо хүмүүсийг үргэлж яжилж байдаг нь бусдыг их гомдоодгоо гэсэн утгаар гарч байна. За тэгвэл sarcasm гэдэг нь нэр үг байгаа тийм ээ. Яжлал. Тэгвэл үүнийг тэмдэг нэр болгож болно. Sarcastic гэхээр одоо яжилдаг, яжлангуй гэсэн тэмдэг нэр болох юм байна. Тэгвэл жишээ өгүүлбэрээ хамтаарай. He's always so sarcastic. I don't like to talk to him. Тэр үргэлж одоо яжилж байдаг. He is so sarcastic. Нэ үргэлж яжилж байдаг. Түүнтэй ярих би их дургүй гэсэн утгаар гарч байна. Ингээд дараагийн үгийг хамтдаарай. Caricature. Caricature. Буюу шог зургийг ингэж хэлдэг байх нь. Хин нэгнийг одоо шоглож нөхөрсгөөр шоглож зурсан зургийг ингэж хэлдэг байх нь. Caricature. Жишээлх юм бол My friend drew a caricature of me and gave it to me on my birthday. За миний найз миний хошин одоо шог зургийг зураад төрсөн өдрөөр минь надад бэлгэлсэн гэж юм тийм ээ. Дараагийн үгийг хамтдаарцгаая. Prank. Prank. За энэ үгийн тайлбарыг англиар тодорхойлж өгсөн байна тийм ээ. Хамтдаа уншъя. A trick that is done to someone as a joke. A trick that is done to someone as a joke. За тэгэхээр утга нь бол хин нэгнийг чадах одоо дүрсгүй явдлыг ингэж хэлдэг байх нь. За нэр үгээр орж байна тийм ээ. Харин үүнийг одоо яг үйл болгож үйлшүүлэх юм бол play a prank on someone гэж хэлж авдаг байна. Play a prank on someone. Хин нэгнийг чадах. За тэгвэл хамтдаа жишээ өгүүлбэрийг уншъя. As a prank, the students set all of the clocks forward an hour. As a prank, the students set all of the clocks forward an hour. За энэ оюутнууд тийм ээ одоо багш нарыгаа ч юм уу бусад одоо оюутнуудыг чадах гээд бүх цагийг сургуулийнхаа бүх цагийг нэг цагаар урагшлуулчихсан гэсэн утгаар гарч байна. Тэгэхээр одоо бусад хүмүүсийг ингэж чадсан байх нь тийм ээ. Ингээд хамтдаа үдсэн үгсээ баттгаад нэгэн дасгалыг ажиллацгаая. Та бүхэн дараах бичлэг, зураг болон өгүүлбэрийг хараад тохирох хувилбарыг сонгоорой. Ингээд эхний зургийг хамтдаа харцгаая. What is it? Хариугаа хамтдаа шалгая. За энэ дээр бол Барак Обамагийн одоо хошин шог зургийг харуулж байна тийм ээ. За тэгвэл шог зургийг бүгдээрээ caricature гэж хэлж байгаа шүү дээ. Caricature буюу бие хувилбар гэж байх нэ. Харин anecdote гэх юм бол шог яриа, явган шог гэсэн утгатай болчих шүү дээ. Дараагийн бичлэгийг хамтдаа үзье. Зөв хариугаа хамтдаа шалгая. За энэ бичлэгэн дээр бол одоо нэг найзаагаа чадаж байна тийм ээ. Одоо унтчихт нь ус асгаад сэрэж байна. За тэгвэл хин нэгнийг чадах ингэж дүрсгүүдхийг бүгдээрээ play a prank гэж хэлж байгаа тийм ээ. Play a prank буюу A хувилбар зүг байх нэ. Харин being sarcastic гэх юм бол бүр өөр утгатай болчих юм тийм ээ. Хин нэгнийг яжлах, өгөөдөх гэсэн утгатай болчих шүү дээ. Дараагийн өгүүлбэрийг хамтдаа харъя. It's fun to be with her. She has a good хамтдаа шалгая. За өгүүлбэрийн утгын хувьд бол it's fun to be with her. Тэгэхээр түүнтэй хамт байхад их хөвгөлтэй байдаг гэж байна тийм ээ. За тэгвэл мэдээж she has a good буюу тэр одоо маш сайн хошин шогийн мэдрэмж сайтай гэсэн утгаар авах гэдэг. Тэгвэл she has a good sense of humor гэж хэлнэ. She has a good sense of humor буюу тэр хошин шогийн мэдрэмж сайтай. Ингээд өнөөдрийн хичээлээр бид humor буюу одоо хошин шог, инээд наргантай холбоотой үг хэллэг үзлээ. Та бүхэн эдгээр үгсээ марталгүйгээр гэртээ цээжилж тогтоон авч өдөр тутмынхаа амьдралд ашиглаж байгаарай. Гүнзгий шатны үгсийн сангийн 6-р хичээл маань энэ бүрээд өндөрлөж байна. Хичээлийн туршид идэвхтэй оролцож хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Jet School of English. Jet англи хэлний сургууль дөрмөц суурилсан 100% англи хэл дээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургалтуудаа эсрэг тавьж эхэллээ. Jet School of English